За ойрд бичлэг оруулсангүй. Намайг бичлэг оруулахгүй болохоор нөгөө нөхдүүд чинь бас бичлэг оруулахгүй байна. Та нас харуу. За тэр нөгөө нөхдүүд ч яах вэ? Таган дуурайгч яах вэ? За гол юм яриа. Литиум айон батарей хугацаатай тесрэх бөмбөг болж хуурах боломжууд гэдэг. За энэ сэдвэр лайон буюу литиум айон гэж яг юу гэсэн үг вэ? Литиум айон төрлийн цэник хураагуур гэсэн үг. Дотроо олон төрөлтэй гэж ойлгох хэрэгтэй. Төрөл болгоно тусдаа техникийн үзүүлэлттэй. За яагаад тесрэх бөмбөг болчихвоо гэж. Маш энгийн хитэх цэнэглэлт машинаас чинь орж ирнэ. Хитэх цэнэглэлт гэж юу юм бэ? За тайлбарна. Хэрвээ никель батарей буюу оригинал химийн найрлагатай цэнэг хураагуур химийн ажиллагаатай байх юм бол хитэх цэнэглэлт гэж зүйл байхгүй. Лайон буюу литиум айон химийн төрлийн цэнэг хураагуур хэрэглэж байгаа болохоор хитэх цэнэг гэдэг ойлголт гарч ирээд байгаа юм. Toyota хибрид систем чинь никель металл хайдрат элементийн буюу никель батарейнд цэнэг хураагуурын техникийн үзүүлэлтэнд тааруулаад бүх тохиргоо нь үйлдвэрээсээ хийгдсэн байгаа. Тэр тохиргоог өөрчлөх боломжгүй. За энгийнээр бол Toyota-гийн хибрид систем никель батарейндаа зориулаад бусад системүүд нь хийгдсэн байдгаа гэж ойлгох хэрэгтэй. За дэлгэрэнгүй тайлбар. Литиум айон төрлийн цэнэг хураагуурын цэнэг авах дээд хэмжээ гэдэг ойлголт байдаг. Дээд хэмжээ шүү. Жишээ нь стандарт литиум айон тэр нэршлүүд нь NMC, LCO, NCO, NCA гэдэг. За энэний дээд цэнэг авах хэмжээ нь 4.2 вольт. Энэ бүр дээд цэнэг авах хэмжээ шүү. За одоо гадуур нөхдүүдийн ярьдгаар бол номинал вольтыг яриад байгаа юм. Номинал вольт нь 3.6, 3.7. За өндөр вольтын литиум айон гэж байдаг. LiHV гээд 4.3, 4.4 гээд. За энэ ийм цэнэг хураагууртай бол батарей бол одоохондоо энэ цэнэг Toyota-гийн машин дээр хөгжүүлсэн тусдаа компанид бол байхгүй. За гуравт нь одоо биднээс мэддгээр төмрийн фосфат литиум айон гэж байгаа. LiFePO4 LFP гэдэг нэршилтэй литиум айон фосфат гэдэг. За тэр батарейны чинь хамгийн дээд цэнэг авалт нь 3.6, 3.65 гэж байгаа. Номинал вольт нь бол 3.2 вольт. Цэнэг авах дээд хэмжээг нь байнга хэтрүүлэх юм бол цэнэг хураагуурчин хугацаатай тесрэх бөмбөг болж хувирч байгаа юм аа. За харьцуулт. Литиум болон никель батарей. За гадна дотны модон толгойтой увайгүй нөхдүүд тарих угаалтыг та нар санаж байгаа биз дээ. Санахгүй бол санаарай. За литиум айон гэж гоё юм бэлдэж штэ тий. За тэрийг 3.6 вольтын батарей хоёрыг хэрэглэхээр 7.2 вольт. За тэгэхээр одоо нөгөө Toyota-гийн никель батарейтай ижилхэн болчихноо. 7.2 гээд. За тэгээд тэр литиум батарейга найрлага нь их маш сайн гэх мэт худлаа юм зохиож ярина. За нөгөө нэг нь болохоор нөгөө никель батарей чинь бол 1.2-ыг 6-гаар үржүүлэхээр 7.2 штэ. За тэгээд тэрийг болохоор никель батарей муу хүнд дотроо шингэнтэй үл хөлдөн гэх мэтчлэн юмнуудаа ярина. За миний ярьдаг юмнууд дандаа эсэргээр нь зохиож ярьцгаана. Үний юм шиг. За тэгээд дээд цэнэг авах төвшин гэж байгаа. За литиум батарей бол 4.2 байдаг. За 4.2-ыг 2-оор ингээ үржүүлэхээр 8.4 болж байгаа шүү дээ. За модултаа бол 2-оор 4.2-ыг 2 гэхээр 8.4. Блоктой болохоор 8.4-өө 2-оор үржүүлэхээр 16.8 вольт. За литиум батарей бол 16.8 вольт бол за дээд үзүүлэлт нь. Энээс дээшээ гарах хориотой. Гарах юм бол аюул тарина гэсэн. За нөгөө манай муу хэлэгдэд өгдөг никель батарей, оригинал батарей маань бол дээд үзүүлэлт нь 1.6 байдаг. Номинал нь бол 1.2 шүү дээ, тий. За тэгээ 1.6-гаа 6-гаар үржүүлэхээр 9.6 вольт. За модуль нь. За блоктоор яригдах учраас блоко 9.6-гаа 2-оор үржүүлэхээр 19.2 вольт. За модулийн зөрөө болохоор 9.6-аас 8.4-ийг хасгаар 1.2 вольт. За блокийн зөрүү болохоор 19.2-оос 16.8-ыг хасгаар 2.4 вольт. За тэгээд
зөрүү 2.4 вольтаа 14 блоктой үржүүлэхээр 33.6 вольтын зөрүү гарч ирнэ. За тэр зөрүүг тэр BMS нэртэй бяцхан хавтангууд нь хамгаалж чадах уу? Хэрвээ хамгаалдаг гэж яриад байгаа бол яг яаж хамгаалдаг юм бэ? Тэ? Тэр нь яаж хамгаалаад байгааг нь одоо асуух хэрэгтэй байхгүй танаас. Тэр батарей зараад байгаа нөхдүүдээс. За тийм байна. За аюулын тухай ингээ ярьж шүү бэ. За тэгээд танах яаж хамгаалдаг юм бэ гэдэг. Чи технологи хөгжүүлсэн энэ төр гээд байгаа шал худлаа хятад тэр үйлдвэрт хийж байгаа өгсөн баасны технологи байдаг энэ төр гээд байгаа шүү дээ. Тэ санаж байгаа үз танаас. За миний хөгжүүлсэн технологи гэж юу гэдгийг хэлээд үгүй сайн сонсож бай. Модон толгойтой илжигнүүтэй. За миний хөгжүүлсэн технологи бол актив пассив цэник гаралтын шийдэл гэж тийм юм байна. За зөрүү нөгөө 2.4 блокийн 2.4 вольтын блокийг пассив байдлаар гаргах. Toyota-гийн хабрид систем нөлөө үзүүлэхгүйгээр. За нийт зөрүү буюу нөгөө блокийн зөрүү шүү дээ. 3.6 вольтыг актив байдлаар сарниулах. Toyota хабрид системийн ажиллагаанд байх үед нь эцэст нь энэ бүгдийг би ганцаараа хийгээгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Анхнаасаа энэ технологийн хөгжүүлэлт Улаанбаатар хот машина унах хүмүүс зориулж хийгдсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Би өмнө ч хэлсэн. Харин хөдөө хэрэглэх хүмүүс тодорхой Toyota-гийн хабрид машины загвартай хүмүүст бол болно. За манай энэ хоёр актив пассив технологиг зэрэг хэрэглэснээр шүү дээ. За тэгээд ойлгов. Аюул нь энэ байна шүү дээ. Аюул нь энэ байна. Дандаа хит цэнгэлт орж ирэх нь байна шүү дээ. За энийг тэр ямар ч сканер, ямар ч одоо те онцлогооны баг томд хөрөмжөөр та өөрсдөө үзээрэй. State of charge нь 60-аас 80% руу одоо нөгөө зогсож байгаа дээд нь хийж байгаад хазалдсан шүү дээ. Тэгэхдээ танаас харж болно шүү. Эсвэл бол уруу замд явж байхдаа харж болно. За огцом хаазлаад одоо те чулуун давхиж байхдаа харж болно. За тийм шүү.